Энд хоёрын нөгөө нэг юуг бол би нэгс ойлгоогүй. Юу болоод ирсэн бэ та хоёр ч одоо. Нэг нь дэвшээд ирсэн үү? Яагаад? Эсвэл хоёудаа дэвшиж явснаа хоорондоо уучирсан уу? Юу болоод ирсэн бэ? Яасан хөгжилтэй хүмүүс шүү. Нэг дор таарж гисэн хоёр явж исэн шүү дээ. Мөөгөө ахч одоо тэгэл юу ч гэмэр юм дээ зайл. Надад ч хэцүү юм билээ. Тэгээд намайг ахын дөөл гэдэг тий цаач. Тийм үү? Бүх хүнийг л юу н ахын дөөл гэдэг. Алгачаач. Алгадал нь дуусч ямар юм бэ? Яг тэ миний мах сэтгэл санаа цайлган штэ. Манай баян урах штэ. Тийм цайлган дажгүй байх штэ. Ерөнхийдөө л яг тэ сошиалын л од. Тий. Тэрнээс цаашаа нэг тийм яваад ах тийм потенциал байхгүй. Тэрнээс доошоо орох тийм ямар ч учир шалтгаан байхгүй. Мөг яг гоё платформ олцол хүн. Хацтай л хүн. Тий. Тэрнээс шмүний хахад бол тийм улс төр мөстөр хийгээл нэг тийм нийгэм амьдралыг өөдөн татаал тэгээд явах тийм толгой бол байхгүй шүү дээ. Цогтгол ах чи яагаад мөнхөрднийг дээш нь гарахгүй байгаа гэхээр угаасаа потенциал байхгүй юм чи яах юм бэ? Боловсрол байхгүй юм чи яах юм бэ? Цогтгол мөг яг одоо өнөөдөр жишээлбэл Арслан нам ерөнхий нарийн бичгийн дараа болъё гэдэг юм. Гүд хийж чадахгүй шүү дээ яах юм бэ? Сошиалчин бол яах вэ тэгэл хэцүү шүү дээ амьдрал биш шүү дээ.